Уулсын домог хотолон раман 11-р хэсэг. За төрөөжийн хэсэгч одоо нөгөө мөнхлээгээд үзмэрч эмгэн дөрвөжин хатны өргөнд додогдож орж ирж байгаагаар төгссөн байна. За шууд зохиолоо үргэлжлүүлээд явъя. Эмгэн ташаандаа санжигнах илгэн утнаас 3 ширхэг мүлгэр цагаан цахиур чулуу гарган хэртэй хумстай гартаа хатхан шившснээ үнсэн самбар дээгүүрээ 3 эргүүлээд шагаа орхих шиг хаяв. Нэг чулуу хэрээн дээр, хоёр нь доод захын зэрэгцээ хоёр навчин дээр боллоо. Эмгэн цээжиндээ 2 гараа тавьж нүдэн анин намжлах мэт хэсэгхэн хорон болсноо. Хэрээн дээр нэг чулуу буужээ. Зорсон хэрэг зоргоо өтөр төргөн биелүүлжээ. Ирлээ олсон байна гэлээ. Их хатантан баярлан хөрөхөд эрт байна да. Төлөг босноор ирлийн хүмүүс Автабаатрыг олохгүй. Хоосон буцаж ирэх болно. Харин төлгийн 3 дахь чулуу ламд бууж энэ чулуу Автабаатрын замд их саад учрна. Дайсныхаа гарт орно гэж мэргэлж байна. Эргэж эртлэн сар 2-нто төвөргөлөх хажээ гэд үнсэн самбраа ханцуугаараа харчив. Их зайран эзгүй байдаг. Хотол унцч бас саад тотгор их байна усуу гэж шизан хатан дуалдав. Дөрвөжин хатан бодол хийлэн сууснаа. Хурмыг нь товлоод атал капжаг ноёнд нь тэнгэр хормостод одож тайлга гашуудлын хэрэгээр хурим хойшлох болсон. Тайлгаас хаантан хотолуун тэргүүтнийг эргэж ирэхэд нь Автабаатар эрэлт яваад сургаггүй боллоо. Тэгтэл гамалаа хунтайжийн цэрэг манад халдаар айсуу гэсэн муухан мэдээ зангирэв гэж өөртөө жимшиг шазаанд жимшиг хэлхэн сэтгэлийн зовнилол гадагшлуулж байгаа нь тэр бололтой. Их хатантаа би гэртээ очиж мэрэгний дал олж ирээ. Мичид төгөхээр буцаж ирэмц. Шазаан бүсгүй таны асуусныг би чулуу татан хэлж өгөмц гэд эмгэн гарч одлоо. Мөнхлөө эмгэнтэй зөрөн болгодоо бойд орж ирв. Ороод шуурах нэ. Автабаатрын эрэлт морцсон хүмүүс ууланд яаж л явдаг бол гэж бойдоо жонгонсон хоолоогоор ярьсаар хатны өргөний баруун хойморт очиж суугаад амгалан гэрв. Энэ мөнхлөө төлөгч мэрэгэн хэлэн шүү. Царгаа олоотой олон түлхүүр хангинуулсан хүн ирж явна гэж айлцсан. Та мөрөөр нь мөшөх мэт ороод ирлээ гэж дөрвөжин хатан хэллээ. Шизан бойдог орж ирэхэд дотгошоо гიშгсэн алхаа хүүхэн хоолоогоор жонгнуулан ярих гадаах жаварт ягаарсан сахал үсчгүй мүлчгэр нүрээ элбэхийн хачирхан цээрэлсэн харцаар ажиглан сууснаа. За их бойдо та өршөөхтөн их хатантаа мөхөс би өргөөндөө очихын зөв биз? Гүнжийн хуримд бэлэг гэж нэгэн хевс нэхэж буй юм. Түүнийг ч ахиулъя да. За тэгээд бас бус хийх зүйл ч их байна. Болгоно хэмээн бөхсгийлээ. Бойдог татвар бүсгүйд харахад шизан харц буруулахын ажигласан дөрвөжин хатан. Манай шизан болгодоо бойдод юунд ийм их таалалгүй байдаг юм бол? Болгодоо бойдоо энэ их манай хүрээнд ирснээсээ хойш харин ч шизаны өргөөнд хүнс бүс бараа илүү их ногдулан өгöd байгаа шүү дээ гэж гайхсан ч гаднаа инэв хэлж за тэгдээ шизан үдэш төлөгчийг ирэхэр чамд хэлээгүй гэлээ. Шизан их хатанд мэхсгийн ёслохдоо шивгчнээс халуун цай авахар гар сунгах булгадан өргөн халах гар ханцуу арагш шамран жижигхэн ястай булбраа гэмээр бүрийнхээ шуунд гарч ирэхэд нүүрэндээ сахал ус мотой эр хүн бой. Хааныг таардаг. Гэсэн ч тийм ирчүүдийн гарын шуу хөлийн шилбэн үстэй содар шурамсан гүрээсэн байдгүй лүү. Энэ болготой гар яг ийм хүнийх шиг юм аа гэж бодсоор нүүр буруулан гарч одоход болготой үзэгслэнт уугар бүсгүйн хойноос нэг харц шидэлснээ халуун цайгаа очлоо. Тэрээр их хатантан
Хотолон гүнжийн суух гэр өргөний тавьц хэрэглэл яркандас жин өсгөр айсв. Үүнд зарцуулсан бухар алтан зоос 2000 болсон. Нэмж зэхэх зүйл бас олон байна. Тэгтэл идэггүй өвлийн сар гарч Автабаатар гүнж хоёрын хурим энэ могоо жилдээ багтахааргүй болсон тул цаашид хэрхэн зүй болох. Тэгтэл Чапар ханхүү дахин татварыг авах санаатай нэмж гэр барина гэж Солон хатан нэхэж байна гэх зэргийг дуулган Дөрвөжин хатантай зөвлөлтгөр ирсэн аж. Мөн дөнгөж бэр болоод удаагүй атал Урусын гэргийн шигшрэг хатан жилдээ хэрэглэх бүс давуу дээлийн торгомсог эдэг төрхмөөс нь эргэж ирсэн хүмүүст өгчлөгөөд одоо өвөл хаврын хувцс сурлах дээлийн өнгө нэхэд байгааг алтан хошуу өргөлөө. Хааны өргөө хүрээний энэ мэт эдлэл хэрэглийн зүйлийг их хатан бойдогийн хамт эрхлэх нь зүй учраас Дөрвөжин хатан булгадан яриаг цөмийн анхааралтай сонсжээ. Солон хатан олон хүүгүүд төрүүлсэн. Дуваагаас эхлээд их баг хатан татвараа эмийг дураараа авч тэр бүрийд хааны сангаас их хэмжээний дагуурс нэхэж авч зардал сүйтгэлийг хэтрүүлдэг байсныг өмнө нь хасан сайд мэлмээ харанхуулсан худууга бойдоо нар цөм тэмцэлдэн эсэргүүцдэг байсан билээ. Тэр бүрийд Солон хатан 7 хүү төрүүлсэн дархан бэр хааны тааллыг илүү хүртсэн хатан гэдгээрээ төрий барьсаар өөрийнхөө өргөөний зардал сүйтгэлийг улам хэтрүүлэн авсаар ирсэн аж. Бодвол алаг төмөр сайд чамаг Солон хатны өргөнд хэрэгтэй зоос эд агуурсыг заавал өг гэж шахах үз. Түнчлэн тиймээс хүчлэн шахамдуулахгүйгээр шаардснаас нь багыг дараахан өгчих. Хотолооны хормын зүйлсийг харин зэхэх ажлаа бүү зогсоогоорой. Хар морин жилд хурим болохдоо л болно гэж Дөрвөжин хатан хэлв. Хэдий хай дуугийн гамала хунтайчтай хийх дайн хэрхэн төгсөх. Охиных нь сүйдэр Автабаатар иргэн ирэх хэсэг нь цөм таамаглахын аргагүй байгаа ч гэсэн хатан муу ёрлохыг үл хүсгэж. Амьдралын өгсөж уруутсан даваа нухчааг давсаар 46 хаврыг угтаж буй Дөрвөжин хатантан аливаа хүнд бэрхийг сайн сайхнаар бодох нь сайн төгсгөлийг авчирдаг гэдэгт итгэдэг болжээ. Жаа хатантан мөхс би хааны сангийн зоос мөнгө эд агуурсыг энэ өргөөний хэрэглээнд ариг гамтайгаар хүртээн хуваарлахыг л эрхэмлэж байна. Гэтэл Солон хатан хааны сангийн эд агуурсыг үрсээс маань хармаллаа. Им царайлсан боол гэж намайг ихээр чичлэн зандарч байна да гэж бойдоо хэлв. Булгатай чил баг хатантныг их хилэгнүүлжтэй. Түүнээс биш албат зарц аль бүхнийг аргандаа оруулан элбэтхийн тулд хатуу ширэн үгээд залгидгал хүндээ цаад Солон хатан чинь. За тэгээд шигшрэг бэрдээ бол би анхааруулан сануулна. Энэ удаа дээлийн хурган дотор зузаан эд түүнд өчгтөө яадруу бийтэй амтан гэж хатан хэлв. За их хатантан таны өргөний ичиг урд жилийнхээр л болгох уу гэж бойдог асуухад нэг үхэр 5 хонь илүүхэн хэрэглэндээ Солон хатан болон хөвгүүдийнх нь ичиг хэлснээр л өгчих. Улаан махны хэрүүл тэмцэл бүү гараг малын буян байна да гэж хатан хэлэхэд за хатантан гэж бойдоо хэлээд мэгсгийлээ. Булгадаг гарсны хойно Дөрвөжин хатан шин бэрийнхээ тухай эргцүүлэн бодож суулаа. Урус хүүг нь гоо үзэсгэлэнгээрээ тэгтэл их татсан шигшрэг бүсгүй өнгнөөс цаашгүй л ихнэр болох нь гэдгийг их бойдогийн дуулгасан хов нотолж байлаа. Амьдралын хань гэдэг хараад нүд алдам өнгө үзэсгэлэнтэй байх нь тийм ч эрхэм чухал зүйл бос. Борооны дараад тэнгэрт татдаг солонго 100 настай ирвэхэ сүүлийн өргсөн эр тогс бүгд өнгөний сайхныг гайхуулсан зүйлс байдаг. Солонгыг хизээж гартаа барьж үл болмой. Ирвэхийн далавч үзэсгэлэнтэйч их бие нь үзэмж мухаа өгт байдаг шүү дээ. Үзэсгэлэн тогс шувууны эрен эмээ татан хурцгын тулд өнгийн өдөд сүүлээ дэлгдэг болохоос өдөр бүр тийм гоё байдаггүй. Өнгө гэдэг тийм л хуурамч билээ. Шигшрэг бүсгүй татвар эмээс төрсөн. Эцгийнх нь их хатанд тэр айлын эд уурс
Ирх ян боногддог тул үгээгүй хоосон баг хатан ихтэй хадмын газраас эд зүйл зөөдөг байх нь. Урус хүүн сэтгэл зүрхэндээ захирагдсанаас тийм уг удам мота бүсгүйг их хатан болгосны гор гарч байгаа нь. Гэвч хамаа босоор бэр бүсгүйг харгислан загнахан дэмий. Өөрөө ч би хариг хатуу шивгэн хатанд адлуулж дарлуулж явснаа умартаж үйл болно. Урус хүүгийнхаа хүслийг боож цааргалгүй дур сэтгэлтэй бүсгүйг нь хатан болгож өгснөөр алдаа эндэгдэлд орвоо гэгчлэн дөрвөлжин хатан элдвийг эргцүүлэн бодол хийлж суулаа. Дөрвөлжин бүсгүй залуудаа ил голын хөндөд морь унаж салхи татуулан давхиж яваад мөн л санаандгүйгээр цог жавхлан төгс баатар эртээ таарч сэтгэл гэдэг оломгүй тул ганцхан их шинтэл хайр дурлалын цаламд автагдаж билээ. Гоо бүсгүн алдар хэм билээ. Цагаан удал цэцэгтэй өнгө булаалтах юутай гоо бүсгүй вэ чи гэж тэгэхэд хайдуу түүнд хэлж билээ. Тэгэхэд дөрвөжин цасан цагаан торгон тэрлэг өмсөж эцгийн зүсэлж өгсөн хурдан цавдар морийг унаж салхи татуулан явсансан. Олон баатар дагуулж туг хуур хийсгсэн тэр хиймэрлэг ирийн хурц нүдний ирээ цээргүй харцанд нь цоргуулсан дөрвөжин хувь тавилан тэр хүний гарт орсныг хүлцэнгүй зөвшөөрсөн юм. Хожим нь солон хатны арга залин шахагдан хайртай ир нөхрөө хүлээн өнчин дэр сагсаар хонох болж хатуу хариг хадам ихтэй адлагдан анхны охин үрээ аюулт өвчнөд идэгдэн байхыг үзэхдээ атгахын зүрхэн шаналнтайгаар агших бүрд хэрэг би багийнхаа суй дээр Арлууд аймгийн атахад очисон бол амьдрал минь хэрхэн урсах байсан юм бол аавал ижийнхээ товлсон тэр хүнд очисон бол арай илүү сэтгэл тэнүүн аз жаргалыг илүү удаан амтлагч байсан болов гэж зүрхлэн бодох болсон ч үнэн зөв хариултыг олж чадаагүй юмсан ч. Тэгтэл зүрхээр нь ёг хидэл хатгав. Ууган охин жам бусаар хөтөлж дораатах өвчнөд эргэцсэн цагаас эхлэн зүрхээр нь хатгуулах болсон билээ. Их байдаа гарч явсан тул өндөр оройт хилэн малгайгаа алтдсан хүнд духавчаад тайлж тавиад магнаг уужаа хөнгөлж орон дээрээ хажуулав. Хатан хүний ёслолын малгай хувцс үнэт чимэгт нүд сэтгэл баясгаан болж харин ч алд бие нь илүү алж ахвалжээ. Хатан хүний үл зовсон мэт хилгэнсэн мэт эс бачимдсан мэт эс чилээрсэн мэт үзэгдэх тэрэл тавилан заяа үйл заяаны хүндэд бас алжааж гуугаа дөрвөжин хатан ухаарах болж сар уулын дээгүүр ер басын хурц туяа цацран дил сүлнээсээ гэрэл туяа цацалсан жигүүрт хүлэг нисж авах юм. Тэр хүлэг цаглан ойрцоор нуруунд олон хүн суулган нисж яваан тодров. Гэвч тэр хүлгийн нуруунд шивгэн хатан кевчаг ноён аль тэртээд орчлон орхисон жинжээ охин нь бас хайдуугийн дүү төмөр болог тайж тэртээ зун тэнгэрт халсан үзэгсэлэнт марл хатан бас боролтой одоо гих зэрэг дандаа л үхэгсэд сундалцчихсан баяр хөөр дүүрэн тавхилдахаж эн чин үхэгцэн хоронгууд аваачдаг хүлэг шигтэй гэж бодтол шивгэн хатан өөрийг нь олж хараад хей дөрвөжин хүрээ дээрээ гэж хангантал дуудахаж хадам ихийн догшин харцтай хурцнууд өнгөгүй шилний юм шиг нэвт гэрэлтэж байхыг үзээд за өргөндөө орч нам суй хариг хатуу хадам их минь намайг үхэгдсэн орноос хүртэл даллан дуудаж байна. Хотолон охиноо хоримлуулна. Урус хүүгийнхээ үр үндсийг үзнэ. Хайдуудаа хань болно. Баг хүүгүүдээ гэрлүүлнэ. Энэ ертөнцийг орхих цаг минь огт болоогүй юм шүү дээ гэж дөрвөжин бодсоор өргөөндөө орж орон дээр лагхийн суваа. Тэгтэл зүрх нь нэг л эвгүй ёг хийхэд их хатантаа төлөгч ирлээ гэх шивгчнийхээ дуугаар л хатан нойр насаас иржээ. 8 хант өргөөний голдох их тулганд заг хайлаасны бүдүүн үндэс хуурай аргалын галаас илж төгж
гадаа жаал хүүхдүүдийн цовгоо дуу хангинхан сонсогдно. Зүрх нь дэлссээр л шавкан хатны шилнүүд өөдөөс нь тас гөлрөх шиг санагцаар л байхад ёр бэлэгцүүдээ ухаанаас арчин хаймаар санагдан өндөлөө. Төлөгч эмэгнийг үзээд хатан хилэн малгайгаа толгой дээрээ тавьж уужаа өмсөн босч ирэв. Хатан хүн гिच ирэхэд хизээд өвч бүрэн хувц чимэгтэйгээ байх ёс тэгтэй аж. Мөхлөө мөлчитл цэвэрлсэн дал шинжиж сууснаа дөрвөжин хатныг толинд харж духавчаа зүүсний дараа амгаланг нь айлтгаад шивгчин бүсгүйг харганы мөчөр авчрахыг тушаав. Дөрвөжин хатан мөнхлөө эмгэн төлөг үзгээрээ эзэн ахатын мэт эрх мэдэлтэй болж хуурдаг лээ. Сүүжин шивгчэнтэй зөрөн шазан бүсгүй шавар дагуулan орж ирэхэд цагаан шаазгайгаа тэрсэн их багш хүү ихийгээ хормойд нь дагаж явлаа. Шивгчин харганы бөө мөчөр авчран галд хийхэд галын дүл цорсгийн дүрлцэгтэй тулганаас тоон хүртэл галт чонын дүрсүүсгээд сарнихыг өргөнд байсан дөрвөн эмэгтэй нэг хөвгүүн бүгд харжээ. Хааны сүлд бүрт чон үзэгдэв. Мэрэг үл төрхаж гэж мөнхлөө эмгийг хэлж их галд сүслэн залбирлаа. Харуу хоньны баруун хааны бүтэн сэв цавгүй цэвэрхэн мүлжсэн дал сүүжин гадаах хэвтүүлд хэлж их хатны өргөнд хүмбүү оруулъя хэмээн эмгэн завардаад харганы галд хідэн сайхан хөх аргал нэмснээ далны ясыг гал руу хийлээ. Мөнхлөө мэрэгний дал түлж буй гэрт хүн гаднаас орж ирж болохгүй. Хинч бөөг яар гэд өөрөө их толгоны баруунтаа сөхрөн сууж хоёр гараа сунган мэлмиг анж амандаа нэгийг бутан шившиж эхлэв. Харганы мөчөр чад патхийн шатхын завсар далны яс часгийн харлна. Дал түлэгдэхийг хархан дэмээвз гэж бодсон дөрвөжин хатан мэрэг төлөг онохыг дотроо өрөөн өдөр хатгаж байсан аягны ут авч хүлд нь үүлэнхээ урлаж гарав. Энэ аягны утыг хайдууд өгөхөөр айл зун эхэлсэн ч урус хүүгийнх нь ургийн явдлын хойноос тэнгэрийн дуудлага олонтой их зайран их нагац кевчагийн үхэл тайлгын явдал дараалсаар ойж хатгаж дуусгаж завдаагүй аж. Үүлэнхийг яргуй хөх тэнгэрийн цэнхэр усан цэнхэр өнгийн хоорондоо уссан торгоны утсаар давхарлуулан зүү ороод суухад урлаж буй үйлдэ анхаарсаар цаг хэрхэн урсан оцсныг ч анзаарсангүй. Боллоо. Далны төлөг мэрэгэн байх болтугай гэд эмгэн босч далны ясаа гарган хатан та болгоогтун цуурдас зураас нууд шулуун байна. Хаантны үйл хэрэг саадгүй бүтгэн далны хамрыг сугарсан тул эзний цэргийн сүр хүч өндөр их дайнд ялж ялгуусан алдраа дуудуулахыг зөгнөж байна. Далны толгойд дайсны газар, тэнгэрийн газар, лосын газар гэж буй. Дайсны газар нь эмтрэн хөндлөн хагарч шатсан байна. Гамалын цэрэг хоёр тасран саад өсгөн. Өгөөдөн улсын дээд тэнгэр хурмаст ивэхнэ. Өөрийн газар цөвтэй гүнд шархдах нэг ууртай харагдана. Эмгэн ингэж хэлээд далны ясаа юудан малгайд хийж маргааш бас нэг шинжнэ гэлээ. Дөрвөжин хатан арьсан борлон нэмгэрч яваа урт савхан хуруутай сайхан гараар санчигныхаа унаж ирсэн үсийг илбэн толгоон чимгийн доогуур хийх зур мөнхлөө төлөгч танд гэлалаа. Хот улан охины шарах аминд нь цөвтөөл бос байгаасай. Баярлах түгшхийг давхцуулсан төлөг буужээ гэлээ. Хатан таан гівч баярлахын давамгай төлөг буулаа шүү дээ. Тэнгэрийн ивэлд мөргмөө гэж шазан бүсгүй хэлснэ. Аяархан дуалдав. Их багш хүүгийн тижэмэл цагаан шаазгай эзнийхээ гараас молтрон шизааны хормой дагуур шургасан байснаа дэрхийн гарч иржээ. Би гарч болох уу эмгээ гэж цовоо хүү асуунгууд шаазгайгаа тэврэнгүйж одлоо. Их багш хүү дал шатааж мэргэлж байгаа гэрээс хүн гарч болохгүй гэсэн хоригт орж орны хөндөд шургасан байжээ. Мөнхлөө илгэн уднаас 9 зоос гарган ирж гүйлгснээ шизаан руу цог шиг жижигхнүүдээрээ харж шизаан бүсгүй танд дахин үр заяахгүй юм байна. Хаантанд тэнгэрээс заяах үрсийн тоо гүйцжээ гэснээр гарч одов. Мөнхлөө эмгэнтэй зүрэн Бүргэд Батар гаднаас орж ирлээ. Бүргэд Батар гэдэг дараагийн бүлэг эхэлж байна. Бүргэд Батар
Автабаатарын эрэлт явсан хүмүүс хоосон буцах замд нь ууланд цас лавсан орж шамраг тавьж эхэлсэн тул эрлийнхэн арай ядан замаа олж иржээ. Бүргэдбаатар могоо цагт их хатны өргөнд ирсэн ч үүдэнд нь зогсоо сурхаг нэртэй хэвтвэл өргөнд далны төлөг үзэж буйтал хүн оруулахгүй гэд оруулсангүй. Тийм Бүргэдбаатар хаалга мөргөөд ойрхон байх гэрүүд алхсан аж. Томоохон ширхэгтэй цас Өвгөн Баатрын нүүрэн дээр унан нойд оргуулна. Хүйт хургасан эзгүй гэртээ яаж шухан орох билээ гэж бодон хааны шадар баатрууд мянгатын жанждын хүрээнд орж иртэл тооноор нь шингэн утаа гарч бүдэгхийн гэрэл гэлцхийг үзээд апта хүмүн ирсэн биш байгаа гэсэн гордлох төрөн морио уяад хурдан алхлав. Охтор арьсан хуйг нь хүндтэн эрлийн хүмүүс гар хоосон ирсэнд урам хугарсан хийсэн арилах шиг л болжээ. Өмнөх жил алтан дэвтрийн хойноос яваад хүүгэн алдаж илт жадны хүн шарахтаа эргэн ирснийхэн дараа Харцаг Баатрын гэргийн улаагчи түүнийг эргэж тойрч асарч байтал хотулан гүнж Чинбаатар цөмөр Автабаатар маань аавал ижээгүй өнчин ганцаар хүн Бүргэдбаатар маань ганц хүү бавгаагаа алдлаа. Ганц хүн хэрхэн өр хүсэх вүлээ? Энд та хоёр эцэг хүүгийн барилдлага үйлдсэн дээр гэсээр Автабаатрыг Бүргэдбаатар дээлтэд төрсөн хүүгээ олгон нэг гэрт суух болсон мэлээ. Урд нь баавгаа хүүтэйгээ хоёулхан амь зууж асан өмгөрхөн гэрээхээ эсгийн үдийг сөхөн орвол 8 бүсгүй гал тулж хоньны гойны мах хэрэн суухаж. Өө 8 хөөмн чи тулгар битээ хүн атал юунд манад ингэж гал хөс болж ажил олж суугаа юм бэ гэж Өвгөн Баатрыг хэлэхэд цаваа цолгон 8 бүсгүй цагаан шүд ярилцуулан инээмсгэлж зүгээр дээ Чинва эзгүй байгаа хатам ижи маань манад би гэрт намайг тогоо бариулахгүй байгаа. Юм л бол намайг гарч гадуур алхал хүүхэд хевлээдээ махалчих нь уулын ариухан цэнгэг агаарт яв гэдэг юм. Тэгээд таныг юм л бол хүүд багчвал цэргийн эрдэм заана хөвтүүл харуул иргэн Уужин Баатартай мориор явна гэд эзгүй байдаг болохоор гэрийн дулаахан хүүхдээ гэж хүрээдэрлээ гэлээ. Бүргэдбаатар охтор хуйгаа тайлж орны толгойд байх үхэг дээр тальбаад зэр зэвсгээ ханы толгоноос үлгэж хоймроо суун ташаанд хилгэн утнаасаа том зис аяга гаргав. 8 хизээ мүдгүй амарчах төгсөн атал хөнгөн шингэн хөдөлгөөнөөр түүнд цай аягалж барьлаа. Шар тос орхиж сүүл унагсан сайхан цай очлон тамшаалах Бүргэдбаатараас 8 аптан ирэлж явсан хишгтнүүд ирсэн эсхийг асуугаад тогоонд шүлний махаа өглөө. Бүргэдбаатарын урамгүйхэн цараанаас хотолооны сүйтэр сургаггүй хിവэрэл байгааг бүсгүй гадарсан ч гэсэн тэсэлгүй асуучгаад араас нь амаа иржээ. Борч Чулуубаатар нар буухаас өмнө хүмүүстэйгээ ирсэн байна үлээ. Өчигдрөөс уулаар цас шуурч эхэлсэн болохоор давааны замууд явахын эцгүй болсон байна гин. Эрлийнхэн золтойл төөрөлгүй замаа олж хүрээнд эргэж иржээ. Апта хүүгийн сураг алга. Даанч өчигдрөөс тэнгэр муухарах шинж байсан юм. Тэр алтан дээлтгүй нь даанч хитрхи гоё амтан байсан юм аа. Миний эмэг их сайхан хүүхэн, сайхан хүлэг хоёрт чөтгөр шүглдэг гэдгсэн гэж 8 бүсгүй хэлэхэд дөрвжин хатныхаар орох гэтэл мөнхлөө эмэгнийг дуудаж далны төлөв болгуулж байгаа эмэг нь орч чадсангүй гэж Бүргэдбаатар хэллээ. Тэгвэл дайны газар юу олж байдаг юм бол доо? Мөнхлөө төлөгч дал шатааж байвал алдахгүй л хэлэндээ. Та тэгээд их хатантны өргөнд очиж мэрэг хэр бусныг лавлна үсттэй. Гэх 8 цаваа нүдэнд дайн тулаанд морцсон ир нөхрийнхөө хойноос завинсан харц галсгийлээ. Хөөмн далны мэрэг тавьж хахад гадны хүн оруулж болтгүй юм шүү дээ. Их хатан надад дуулгана үз. Хөөмн Чинбат бүү зов. Мууг угтуулан зөгнөх нь дэмий байдаг. За мэтлээ гэж бүсгүй зэрлэг сонгон хэрчиж нулимсаа цэлэг нүлэн суулаа. Гадаа цас шуурч ууланд нүд чихгүй шамаргалж бууж гэсэн Бүргэдбаатарын умгархан дөрвөн хантад аргалын гал асч тогоонд хоньны шүл дарглан буцлах нь дулаахан тавтай агаад ёр бусын амар амгалан. Хөөмн цаад эрэг нэг дээр чинь модон савтаа дарсан хүмүүл биш үү
гэж Бүргэдбаатар хэлэхэд бүсгүй Бүргэдбаатарын онхор модон тагшны амсар дүүрэн хоньны сайхан шүл хийж барив. Зэрлэг сонгон хөшгөлж дарсан хүмүүлээр амталсан халуун шүл очлоход Өвгөн Баатарын ясны хөлс чийгарна. Эртний сүлдэс овгийн цэрэг Бүргэдбаатар энэ жил 55 настай. Өсөх наснаас Өгөөдийн хааны албад харьяатай байж 15 наснаасаа эзэнт гүрний цэргийн албанд зүтгэж өрн зүгт дайн тулгаан олонныг үтжээ. Эхлээд хаш хунтайжийн хамт өрнөдөд дараа нь Мөнх хааны цэрэгт албахаж явсаар 28 наснда л гэрэлсэн хүн. Түүний гэргийн насаар уй тэнгийн цагаан агуулаа гэж нүдэрээ нээсэн ааш ялдамхан гоо бүсгүй байж. Бүргэдбаатарын албахаж асан аравтынхан дарга Чилгэр Баатар хожим салшгүй нөхөрлсөн анд нь өмнөд тангуудын Ся улсад тулдаж яваад амиа алдахдаа өөрийнхөө анд нөхөр Бүргэдийг их нэртэй минь ханилан сууж асран тэжээгээрээ гэж загсан юмсан ч. Тэр цагт Өгөөдийн албатууд хар хормохтын ойролцох Баян Дэлгэр хангаа нутагт амь зууж явсан сайхан цаг. Бүргэдбаатар аян дайнаас их нутагтаа харж ирээд өөрийн хангаагаар зосч буй Чилгэрийнхэр очиж цагаан агуулга бүсгүйтэй уулзсан юм. Олон жил хар гүрнээр хэрэн аян дайнд явж үхэл хаацал шарах суман шуурга дундуур амьдарч хатуурч хад чулуу шиг болсон зүрх сэтгэлийн элбэн зөөлрүүлэх гэсэн мэт нүдэрээ хөөхөн инээмсэглсэн залуухан бүсгүй эр нөхрийнхөө андыг алга дэлгэн угтсансан. Хань нөхөр нь алс тэртээх Ся улсад халуун амиа алдахдаа хайрт гэргийтэйгэн ханилж халамжлан асарч яваарэ гэж загсныг цэцгийн нэртэй цэцэг мэт инхэрхэн тэр бүсгүйд дуулгахдаа Бүргэдбаатар түүнд хэдийний сэтгэл алдарчж билээ. Цагаан агуулаа бүсгүй тэр жилдээ л хүү төрүүлж өгснийг Баавгай гэж нэрлсэн аж. Анх алгын чинээхэн атгар улаан эмийнхээс унахт нь Бүргэдбаатар алган дээрээ тосч аваад үрчгэр нүрийн удаан гихчин ширтэн зогсохдоо 10-аас улаан тэр амьтныг хачин их өрөвдөж билээ. Хүү сарын дараа борин тэнэж був бурчгар хүрүүстэй бүндийсэн бамбрууш шиг амтан болж торнохт нь өхөөртөгтөөл Баавгай нэр өгсөн аж. За ингээд өнөөдрийн хэсгээ дуусгая да. Энэ Хотолон гүнж киног үзсэн эсвэл Хотол цагаан гүнжаараа манай уншсан хүмүүс бол Баавгай Баатарын тухай сайн мэдж байгаа хөгжилтэй, хүдэр том биетэй ийм Эрлэгэг Баатарын дүр байдаг. За тэгээд энэ хэдийгээр 2 дугаар байц ч гэсэн урагшаах үйл явдлуудыг бас хүүрнэн өгүүлэхтэй Баавгай Баатарын төрсөн түүх ингэж гарч ирж байна. За дараагийн хэсэг хүртэл баяртай. Манай энэ уран зохиолын уншлагыг дэмжиж дэлгэцэн дээр гарч байгаа хаан банкны дансанд дэмжлэг ирүүлвэл маш их баярлах болно. Өмнө нь одоо дэмжлэг илгээсэн сонсогчдоо, дагагчдаа маш их баярлалаа. Тэгээд шүдэр цэцэг сувагт маань subscribe дараарай. Цаашдаа бас нөгөө Монголын түүхэн хүмүүс гэж сонирхолтой блог үргэлжлүүлэх гэж байгаа шүү. Баярлалаа, баяртай.